Зарим хүмүүс ярьдаг штэ те би багтаа аав ээжтэй зөндөө зодуулж исэн. Тэглээгээд ямар нэгэн муу зүйл болоогүй байна гэдэг. Гэтэ үнэхээр муу зүйл болоогүй байдаг юм уу? Эсвэл тэр гарсан сөрөг нөлөө нь хүн өөрөө анзаардаггүй юм уу гэдэг асуултанд би өнөөдрийн номороо хариулъя гэж бодож байна. За өнөөдөр болохоор Малайз гаралтай Америкийн зохиолч, сэтгүүлч, продюсер Stephanie Fu хэмээх бүсгүйн бичсэн What My Bones Know буюу одоо ясандаа тултал ойлгосон зүйлс гэж орчуулмаар санагдсан. За яг өөрийнхөө амьдралаас сэтгүүлж бичсэн хүүхэд наснда туулж өнгөрүүлсэн биеийн махбодын болон сэтгэлийн хүчирхийллээ хэрхэн том болоод даван туйлж байгаа талаар гардаг ийм намтар ном байна. Стефанигийн түүхийг ярихын тулд эхлээд түүний аав ээжийнхэн түүхийг ярих нь зүйтэй. Тэгэхээр Стефанигийн аав ээж хоёулаа хятад гаралтай Малайз улсын иргэн. Аав нь бол маш ядуу гэр бүлээс гаралтай. Гэтэ өөрөө маш толгой сайтай хүүхэд байсан учраас бүр 10 жил байхдаа л дээд ангийнхаа математикийн номуудыг нь англи хэлний номууд дээр нь байсан бүх дасгалыг нь хийгээд дуусгачихсан. Ахлах сургуулаа төгсөхдөө Америкийн нэгдсэн улсын эсэлтийн ерөнхий шалгалт буюу одоо SAT гэдэг шалгалт байдаг те. Тэр шалгалтанд 1600 буюу төгс оноог нь аваад Америкт Ivy League сургуульд урилгаар тэтгэлэгтээ сурч ирсэн уул нь ийм мундаг ах байдаг. Стефанигийн аав Америкт Калифорни мужид сургуультаа сураад буцаад Малайз руугаа ирнэ. Малайз руугаа ирээд тэндээ хэсэг хугацаанд ажиллаж агаад 26 настай байхдаа банкны тейлер бүсгүүдэд харилцааг тэрнтэйгээ 2 сарын дараа гэрэлж байгаа. За тэр бүсгүүн нь Стефанигийн ээж байдаг. За энэ үед болохоор Малайз улсын улс төрт бол нэлээд тогтворгүй асуудлууд үүсч эхлээд хятад гаралтай Малайз улсын иргэдийн эсрэг янз бүрийн хядлаг хүртэл гарч ирсэн юм байлээ. Стефанигийн аав өөртөө байгаа боломжийг ашиглаад эхнэр охин хоёртоо одоо илүү амар амгалан тайван, илүү сайхан ирээдүг бүтээе гэдэг зорилгоор гэр бүлээ аваад охиноо 2 настай байхад нь Америкийн нэгдсэн улс руу загаачлсан. Америкт очиод аав нь Ivy League сургууль төгссөн учраас өөрийнхөө мэрэгжлийн чиглэлээр ажилд орчиж байгаа. Харин ээж нь болохоор гэрээ эзэгтэй болоод охиноо хоёр нь бүтэн цагаар хардаг болж байгаа гэсэн. За намн дээр бичснээр бол Стефани 6 настай байхаас эхлээл Стефанигийн яг хард арсан зүүднт тэр амьдрал эхэлсэн гэж бичсэн байдаг. За жишээлбэл 6 настай охиндоо ээж нь өдөр болгон нэг сэдв өгөөд бүтэн цагийн туршид зохион бичлэг бичүүлдэг. Хэрвээ тэр зохион бичлэг нь ээжийнх нь санаанд нь хүрээгүй бол гарыг ингээд савааддаг. Тэгж хийдэг байсан байгаа. За зохиолч маань мэдээж яг өөрийнх нь намтар номыг бичиж байгаа учраас өөрийг нь яг юу туулж өнгөрүүлснийг хүмүүс хэр сайн мэднэ тэр тусмаа өөрийг нь илүү сайн ойлгоно энэ номын утга учирыг нь ойлгоно гэж бодсон учраас ерөөхдөө номын эхний бүлэг бол тэр чигээрээ Стефанигийн хүүхэд насны тухай. Стефани өсөж томрох тусам бол Стефанид ээжийнх нь тавьж байгаа тэр шаардлага өснө. За тэр чинээрээ Стефанигийн амьдрал улам хэцүү болно. Нэг хэсэг бүр ингээд унтагч завгүй байдаг байсан гэж байгаа байхгүй. Теннисний хичээл, төгөлдөр хоёрын хичээл, хятад хэлний хичээл, дээрэс нь нэмээд сургуулаас өгж байгаа даалгавар гэх зэрэг маш их даалгавартай ээж нь зөвхөн онц зурхийг л шаарддаг. Хэрвээ Стефани жижигхэн алдаа гаргах юм бол ээж нь шууд л зодоол нүдэл бүр маш амарчтай зоддог тухай нэлээх гарсан байдаг. Нэг удаа бүр ингээ охин үсээ нэг бооцсон байсан чинь тэр бооцсон байсан үснээс ингээ чирсээр агаар хоёр давхрын шатнаасаа түлхэж унгааж исэн гэдэг ч юм уу. За эсвэл ингээ хутар ч юм уу заазуур ингээ барьчаад охиндоо тулгаад чи ингээ миний өгөн орохгүй би чамайг алъя шүү гэх мэтчлэн одоо орилж харалдаг юм аимшигтай байсан. Дээрээс нь нэмээд аав ээж хоёр нь хоорондоо маш тохиромжгүй. Тэр хоёр хэрэлдэх болгонд Стефани голд нь дунд нь өртдөг. За сүүлдээ тэгээд ээж нь бүр ингээд аав нь орилгоос залхсан Стефани аавынхаа хийсэн буруу зүйлийг яг өөрөө хийсэн юм шиг. Яна ээж нь миний гараасаа алдаа аавын алдаа биш ээ гэх мэтчлэн аавыгаа хаацаалж өмгөөлж хэлсэн. Гээд амьдраа байжсэн чинь Стефаник 13 настай байхад нь ээж нь өөр хүнтэй суухаар болсон гэж хэлээд гэрээсээ явахаар болж байгаа. Явахаас өмнө яг Стефанигаас асуусан юм билээ чи аавтаа амьдрмаар байна уу ээжтэйгээ амьдрмаар байна уу гэхтэн Стефани арай зөөлөн гэдэг утгаар нь аавтаа амьдрахаар сонгож үлдсэн. За гэхдээ аавтайгаа амьдрсан амьдрал нь ч гэсэндээ хард арсан зүйл шиг ээжд нь хаягдсан аав нь шууд ингээл архинд ороод ямар ч тийм том хүний одоо чадвар байхгүй яг юм асаргаанд орсон ялах хүч болцсон. За Стефани тэгээд аавынхаа нөгөө хоол ундыг нэдүүлэх ажилд нь цагт нь явуулах хувц цэнэрийг нь вакц зөвлөх гэд бүх тэр ажлыг нь хийгээд байдаг. За тэгээд дээрэс нь аав нь болохоор бас сэтгэл зүгээрээ маш тогтворгүй. Стефаник ахлах сургуульд орсны дараахан аав нь ч гэсэндээ өөр эмэгтэйд дурлаад тэр эмэгтэйтэйгээ хамт амьдрахын тулд Стефаник орхио явж байгаа. Аав ээжийн хамгийн анх Америкт ирээд худалдаж авсан хотын төвөөс сургуулаас тийм жоохон зайтай байдаг байшинда Стефани
ганцаараа үлдчихэж байгаа. Аав нь хаяа банкны картанд мөнгө хийж өгнө. Тэр мөнгөөр нь Стефани өөртөө хоол авч идээд ингээ болгоод амьдардаг болчихсон. За гэтээ бас тэр мөнгө нь бол зүгээр ч ингээд аав нь ингээд маяга өгчөж байгаа зүйл биш. Картыг уншуул болгоно л аав нь чи мөнгөө юунд өрчих сая юу авчих гэл ингээд залгаад байдаг учраас Стефани сүүлдээ бүр тэр картыг ашиглахаа болцсон. Яадаг болсон бэ гэсэн чинь дэлгүүрээс хулгай хийдэг болсон гэх юм уу? Хүнсний жижиг сажиг зүйлүүд хулгай хийдэг. Ахлах сургуулийн хүүхэд юм бэжж ерөөсөө орой болгон ямар нэгэн байдлаар алкогол тий арх дарсны зүйл хэрэглэж ижил унтдаг болсон. Тэрнээс биш ингээд нөгөө асар их тийм ганцаардал уур бохимдлыг мэдэрдэг болсон байсан гэж байгаа. Ийм хэцүү амьдралыг туулаад цаана намайг яагаад яг амиа хорлоогүй юм болоо? Ямар амар эрсдэлтэй нөхцөл байдал байсныг минь харж байгаа байхаа. Би яагаад амиа хорлоогүй юм бэ гэхлээр намайг аврах нэг зүйл байсан. Тэр нь болохоор бичих. Тэгээ ахлах сургууль татнал нэг багш нь ингээд яг анзаарч хараад Стефанийг сургуулийнхаа нөгөө сонинд ажилд авсан юм байна. Сонинд бичдэг болсон. За тэгээд энэ маш аимшигтай хүнд хэцүү одоо хүчирхийллээр дөрөв хүүхэд насанд нь ганцхан юм аврал болж исэн. Тэр бичих гэдэг зүйлтэй бол Стефани бүр зууралцсан. Ахлах сургуулийнхаа туршид тэр сургуулийнхаа сонинд бүр цаг наргүй ажиллаад их сургуульд орох болохдоо дүн нь муу гэхдээ тэр бичсэн тэр олон бичвэрүүдээ их сургуульд өгөөд их сургуульч гэсэндээ уран зохиол бичих гэдэг чиглэлээр сурсаа. Их сургуульд ороод ерөөсөө бүр өдөр шөнөгүй хичээл номоо хийгээд хичээл номын хажуугаар хийж болох бүхэл сайн дурын ажлууд юу гэдэг нь те бүгднийг хийгээд 4 жилийнхаа сургуулийг 3 жилдээ төгссөн гэж байгаа. Энэ бол тэр хүн өөрөө дурлаад ингэж хичээл зүтгэл гаргаад ажиллаа сурж байгаа зүйл биш. Харин яа харахгүй тэр өөртөө төрж байгаа янз бүрийн мэдрэмжүүдийг дарахын тулд ажиллаараа одоо тэр өөрийнхөө өнгөрсөн дурсамжийг өөртөө төрж байгаа бодлуудыг мартагнуулахын тулд ингэж ажилладаг байсан гэдэг л бичсэн байсан. Стефани бол яг ажлын 5 өдөр бол өөрийгөө тултлан завгүй байлгадаг. Тэгээ амралтын өдөр хийх юмгүй олонгууд уулзах хүнгүй олонгууд гинэт ингээд сэтгэл санааны эвгүй нөхцөл байдалд ороод тэрийгэ мартагнуулахын тулд дахиад нэг алкогол арх дарс сэргэлдэг байсан гэж бичсэн байсан. За ингээд сургуулаа төгсөөд ямар ч байсан бас нэг юм тодорхой үйл явдлууд болж байгаад эцсийн эцэст өөрийнхөө мөрөөдлийн ажилд орно. Тэр нь болохоор ямар ажил юм бэ гэхээр New York хотод байрлалтай. This American Life буюу одоо энэ Америк амьдрал гэдэг нэртэй юм радиогийн нэвтрүүлэгт продюсерээр орж байгаа юм. Яг л бас л нөгөө storytelling те бичих гэдэгтэй холбоотой ажил. Стефани тэгээд New York хотод мөрөөдлийнхээ ажлыг хийгээд гой хүмүүстэй найзлаа. Дээрээс нь бүр ингээд аюу сайн залуутай үерхэж эхэлсэн. Гой хувцснууд зөндөө авсан. Гой үдшилэгч гэсэндээ явдаг болсон. Гэхдээ Стефанигийн дотор бол үргэлж нэг юм хоосон хэцүү мэдрэмж төрдөг байсан юм байна. За энэ мэдрэмжүүдийн зүгээр наазахын нэг жишээ нэгээд тэгэхээр нэг орой ингээд найзуудтай үдшилэгт яваад ингээд орой гой өнгөрөөсөн гэж бодъё л доо тий. Тэгээд маргааш өглөө нь Стефани сэрэнгүүтээ юу гэж боддог вэ гэхлээр яана би өчигдөр ямар нэгэн тэнэг зүйл хийсэн юм шүү дээ. Найзуудаа уурлуулсан юм шүү дээ. Би яг өөрийнхөө талаар айгүй их юм ярьсан баха. Тэгээ тэрнээс болоод манай найзууд намайг одоо амар хувиа хичээсэн амиа бодсон хүн гэж бодоод надтай одоо тааш найзлахгүй байхаа гэдэг ч юм уу. Яг иймэрхүү бодлоод бүр ингээд толгойд нь зогсоо зайгүй эргэлттэй. Үд хүртэл ч юм уу те чимээгүй хүлээж агаад найзууд руу нээсчихдэг гинэ. Хөөе сайн уу юу цандаа өчигдөрөөсөө гоё яасан шүү те гэл тэнгууд найзууд мэдээч харин тийм ээ та энэ дотор гайгүй маягүй гэл нэг юм харилцаараа болж байгаа шүү дээ. Тэнгууд Стефани гайгүй гоё яла. Яна би өчигдөр ингээд ямар нэгэн тэнийг юм хийсэн юм шүү дээ. Би зүгээрээс нүү та нар ингээд надаа ямар нэгэн байдлаас гомдоогүй үсттэй гэдэг ингээд асуудаг. Тэнгууд найзууд нь за юу гэж чи юу яриад байгаа юм бэ? Тийм байхгүй гэдэг. Тиймэрхүү байдлаар хариу өгөхөөр нь амар ингээд тайвширдаг. Сая нэг юм одоо юу гэдэг хоолоор нь хоол давах боломжтой болдог гинэ. За тэгээ энэ бол ингээд зөвхөн ганцхан удаа ч юм уу тохиолдод байгаа зүйл биш. Энэ ингээд бүх төрлийн нийгмийн харилцаанд орсны дараа Стефани төрдөг ийм бодлууд юм байна. За тэгээд Стефани гаднаас нь харахад маш гоё юм шиг гэрнээ дотроо сэтгэл зүйн ийм амар шаналлалтай хэцүү амьдралаар 30 нас хүртэл амьдарч байгаа. Мэдээж энэ хугацаанд бол нэг сэтгэл зүйчээс дэмжлэг авдаг. Тэр хүнтэйг бол сүүлийн 10 жилийн хугацаанд уулзч байгаа гинэ. Гэхдээ Стефанигийн сэтгэл зүйн байдал дээрдэхгүй, сайжрахгүй, харин ч бүр улам дордоод байдаг. Сүүлдээ бүр өглөө орой ажилдаа ирж очихдоо метронд ингээ байнга уйлдаг болсон. Ажил дээрээ очиод ч гэсэндээ ажилдаа төвлөрч чадахгүй ажлынхаа өрөө дотроос нь бүгжиж байгаа тэрөөсөө уйлдаг маш хэцүү байдалтай болсон. Тэгэл ер нь бүх зүйл нэг л болохгүй болохоор нэг өдөр сэтгэл зүйчтэйгээ ярилцчихсан чинь сэтгэл зүйчин дэйжилсэн маа. Чи өөрийгөө ямар онцтой гэдгийг мэдмээр байна уу гэд. Өмнө нь болохоор ерөөсөө Стефани ч тэр сэтгэл зүйчин ч тэр яг нэг оншийн талаар ерөөсөө ярихгүй ямар өвчин эмгэгтэй гэдэг талаар нь ерөөсөө ярихгүй. Яаж яг тэр үед нь тулгараад байгаа сэтгэл зүйн одоо толгомцсон асуудлыг нь шийдэх вэ гэдэг тал дээр илүү их ярилцдаг байсан юм байна л да.
Тэгээ Стефани амар гайхаад "Хөөе надаа унш байгаа мó? За байгаа юм бол би тэр уншийг чинь сонсё" гэдэг. За тэгсэн чинь сэтгэл зүйч нь болохоор чи CPTSD Complex Post-Traumatic Stress Disorder буюу комплекс стрессийн дараах гэмтлийн эмгэг гэдэг ийм онцтой гэдгийг хэлж өгнө. За тэгээд энэ оншийг сонсоод бол яг Стефанигийн амьдралын эргэлтийн цэг нь болсон гэж хэлж болно. Стефани энэ оншийн талаар илүү их судалж үзэж байгаад ерөөсөө би өөрийгөө эдгэхийн тулд энэ аимшигтай мэдрэмжүүдийг өдөр болгон авч цаашаа амьдрч чадахгүй учраас өөрийгөө заавал эдгэхийн тулд би ажилласаа ерөөсөө гарнаа гэж шийддэг. Комплекс стрессийн дараах гэмтлийн эмгэг гэдэг энэ эмгийг ойлгохын тулд эхлээд хэдүүлээ. Комплекс гэгээр нь зүгээр стрессийн дараах гэмтлийн эмгэг гэж яг юу гэдэм бэ гэдгийг ойлгож авцгаа. Кинон дээр бол гардаг штэ тий. Дайнд явцсан хүн одоо дайнаасаа 9 минут босож ирсэн ч гэсэндээ яг заримдаа энэ дайны үе дайн болж исэн тэр талбартаа эргээд орчихсон юм шиг тийм сэтгэл зүйн байдалд ордог, айдаг, сандардаг одоо юу ч сонсохгүй тийм аимшигтай нөхцөл байдалд ордог киноноос гарч ирсэн. За энэний өөр нэг жишээ бол автомашины ослт орох гэж төсөөлж болох юм байна л да. Автомашины ослт орохоор мэдээж бол маш их айн, сандран, цочин сэтгэлийн гэмтэл буюу trauma гэдэг зүйлийг бид нар авдаг. Тэгэнгүүт хүний сэтгэл зүй гэдэг бол амар сонирхолтой зүйл гэдэг юм байна. Нэг л ингээд автомашины ослт ороод тэр trauma гэдэг зүйлийг авчих юм бол дараа нь одоо машин суух ч юм уу эсвэл тэр осол болсон газраараа явхад ч юм уу. За бүр цаашлаад тэр одоо яг машины осол болж байгаагүй яг замын хажуугаар нэг цэнхэр цамцтай хүн явж исэн бол замын эсрэг талд нэг түргэн олны газар те жишээлбэл KFC харагдсан ч юм уу. Эсвэл эфемер нэг дуу сонсоо явж исэн бол дараа машин цуугата эсвэл цэнхэр цамцтай хүн харахаараа эсвэл KFC харахаараа эсвэл яг тэр дуун ингээ явахаар нөгөө хүний сэтгэлийн тэр trauma шархан сэтрээд яг эргээд тэр автомашины осол болцсон газартаа оччихсан юм шиг тийм болдог гинэ сэтгэл зүгээр. Стрессийн дараах гэмтлийн эмгээг туссан хүн бол жишээлбэл тэр автомашиныхаа ослыг ахин дахин бодно, сэтгэл нь хямрна. За тэгээ бие махбодд нь хүртэл өөрчлөлт ороод нойр нь уулзах ч юм уу те хар дарж зүүдлэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч болтой юм байна. За тэгвэл комплекс гэдэг үг нэмэгдэхээрээ яг яад юм бэ? За ер нь бол яг энд нэг зүйлийг хэл хэрэгтэй байх гэж бодож байна. Комплекс стрессийн дараах гэмтлийн эмгэг гэдэг яг энэ өвчнийг бол олон улсад яг энэ нэршлэр нь хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ сүүлийн үед бол маш олон сэтгэл засалч эмчнэр болон өвчтнүүд яг энэ шинж тэмдгийг ингэж аль биесны нэршлүүлж болох юм байна гэдэг тал дээр бол дуу хоолойгоо өөрөж байгаа гэсэн байсан. Комплекс гэдэг үг нэмэгдэхээрээ яад юм бэ гэхлээр нэг хүн энэ тэнд янз бүрийн автомашины ослт ороод. За тэгээ тэр осолт орох үйл явц бүр хэдэн жилтэй хэдэн сараарч үргэлжлэх магадaltaй гэж зөвхөн төсөөлүүлж зөвлөж байгаа шүү дээ. Тэгээд хамгийн хэцүү нь болохоор ингээд удаан хугацаанд тодорхой давтамжтайгаар осолд орох гэх мэт юм траумаг аваад ахаар хүн болгонд тэр нөгөө trigger гэдэг яг тэр ослын нөхцөл байдлыг санагдуулсан тэр зүйл нь бүр олон болоод эхэлдэг. Жишээлбэл хэрвээ бид нар ганцхан удаа автомашины ослд ороод машин цуух яг тэр осол болсон замаар явах, хажуугаар явжсэн цэнхэр цамцтай хүнийг харах, KFC харах, радиоор явжсэн дууг сонсоод triggered буюу сэтгэл зүгээрээ осол болсон нөхцөл байдал руу эргээд очиж байгаа гэж үзэх юм бол удаан хугацаанд олон давтамжтайгаар ингээ осолд орсон бол тэр хүнд одоо гарч болох тиймэрхүү триггерүүд нь асар олон тоотой болчдөг. Сүүлдээ бүр жижигхэн зүйлүүдээс хүртэл триггер болох боломжтой. Одоо өөрөөр хэлбэл нэг хоолны үнэс ч юм уу, нэг хүний дууны өнгө, нэг хүний харц хүртэл тэр хүнийг триггердэд байна. За тийх болгонд нь нөгөө нэг CPTSD гэдэг энэ эмгэгтэй хүнжин болохоор яг тэр сэтгэлийн гэмтлийг trauma авсан нөхцөл байдал руугаа эргэн очиод идэх юм байна. За энэ бол яг номон дээр зохиолч маань биднэрт ингээд маш ойлгомжтой байдлаар тайлбар нь байгаа. Хэрвээ та бүхэн энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэж хүсэх юм бол албан ёсны их сурвалжаас нь за магадгүй яг мэрэгчлэлтэн сэтгэл засалж эмчээс ч юм уу зөвлөгөө аваарай гэж зөвлөмөр байна. Комплекс стрессийн дараах гэмтлийн эмгээг юу үүсгдэг вэ гэдэг тодорхойлт нь болохоор удаан хугацаанд ахин дахин үргэлжилсэн тэр нөхцөл байдлаас гарахад аюултай эсвэл гарах боломжгүй байсан тохиолдолд үүсгэе гэж үздэг юм байна. Иймэрхүү нөхцөл байдлын жишээнүүд гэх юм бол удаан хугацааны гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн бэлгийн болон бие махбодын хүчирхийлэл, тамлал, яргалал, боолчлол гих зэрэг зүйлс байж болт юм байна. За Стефанигийн хувьд бол гаднаас нь харахад бүх зүйл нь амжилттай, мундаг эмэгтэй юм шиг харагддаг боловч Стефанид энэ CPTSD гэдэг эмгэг нь яаж илэрдэг вэ гэхлээр сэтгэл түгшилт, сэтгэл готрох эмгэг болж илэрдэг. За дээрээс нь бол тэр бүр маш амар огцом
ууртай. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг энэ CPTSD гэдэг энэ эмгэгт иймэрхүү шинж тэмдэг байж болохоос гадна зарим хүнд бол трауманд байнга бодогдох, хард харж зүүдлэх, сэтгэл хөдлөлөө урьдчилан илэрхийлэх, траумагийн санагдуулсан зүйлсээс зугатах, өөрийгөө ямар ч үн цэнэгүй мэдрэх, ичхүүр мэдрэх, асар их тийм гин буруутай, гимшил мэдрэх, сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй байх, бусад хүмүүст итгэж чадахгүй байх, найз нөхөд болон хайр дурлалын ямар нэгэн харилцаа холбоо тогтоож чадахгүй байх гэх зэрэг шинж тэмдгүүд байт юм байна. За тэгээ Стефани бол өөрийнхөө оншийг сонсцоход энэ бүх зүйлийг судалж мэдж байгаа. Өөрөө сэтгүүлч учраас энэ бүх зүйлд амар судалгаатай уус суурьтай ханддаг. Энэ олсон бүх судалгаагаа одоо энэ номоороо дамжуулаад уншигч биднэрт одоо хүргээд биднэрт бас давхар мэдлэг мэдээлэл олгож байгаа гэсэн. Стефани бол юун түүнд мэдрэлийн өвчин судлаачтай уулзаад нэг зүйлийг олж мэднэ. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр бид нарын ихэвчлэн биеийн одоо ядаргаанд л нөлөөтэй гэж боддог. Сайн нойр авах, зөв хооллох, хангалттай уус уух гэдэг зүйл хүний сэтгэл санааны байдалд ч гэсэндээ нөлөөтэй гэдгийг олж мэднэ. Стефани өөртөө нэг зөв дадал суулгаж байгаа. Тэр нь бол дасгал хөдөлгөөнийг эрхэмлэх юм байна. Зөв хооллох юм байна. Усаа сайн уух юм байна. Хэрвээ сэтгэл зүйн ямар нэгэн байдлаар таагүй болоод эхлэх юм бол өөрөөсөө хамгийн түрүүнд асуудаг гинэ. За би ч өнөөдөр хангалттай унтаж амарсан билүү? Зөв хоолсон билүү? Яг одоо өлссөн байна уу? Би хангалттай ус уснаа гэж асуудаг. Энэ гурван зүйлийг бид нар ч гэсэндээ яг адилхан өөрсдөөсөө асуугаад сэтгэл санааныхаа байдлыг хянаад явхад бас хэрэг болох болоо гэж бодоод эд дурдлаа. Стефани бол түрүүн хэлсэндээ өөрийнхөө яг энэ эмгээг эдгээхийн тулд ажилласаа гардгаа гэд. За ажилласаа гарсныхаа дараа Стефани эхлээд маш олон номуудыг уншиж эхэлнэ. Номноос яг энэ эмгэгийн талаар маш их мэдээллүүдийг авч байгаа. Энд дурдсан их номнууд монгол хэлээр орчуулагдаж арай гараагүй байсан. Гэхдээ магадгүй чи хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй байх. Эсвэл эцэг эхийн хөнөөлт авир гэх мэт бас ганц нэг номнууд хэвлэгдээд гарсан байсныг бол номын дэлгүүрээс харж ирсэн. Стефани судалж хагаад EMDR гэдэг нэг эмчилгээг хийлгэж үзье гэж шийддэг. За энэ эмчилгээ нь болохоор яадаг эмчилгээ юм бэ гэхээр ямар ч гэсэн эхний байдлаар бол CPTSD гэдэг эмгэгтэй хүмүүст бол хамгийн их одоо сайн нөлөөтэй байсан. Энэ эмчилгээний авцад яг мэрэгжлийн сэтгэл засалч юм одоо өвчтнийхөө урд нь гараа яг нүдний түвшинд хөдөлгөөд байдаг. За өвчт нь болохоор эмчийн гарын хөдөлгөөнийг нүд салгахгүй дагуулж харж байгаа. Яг эмчийн асуусан асуултанд нь хамгийн түрүүнд орж ирсэн хариултаараа хариулах замаар эмчилгээ явагддаг ийм өвөрмөц эмчилгээ байгаа. Энэ эмчилгээ ч гэсэндээ харьцангуй сүүлийн үед гарч ирсэн эмчилгээнүүдийн нэгэ гэж бол бичсэн байсан. За ер нь тэгээд удаан хугацаанд яг юм олон давтамжтай траума авсан хүнийг бол эмчлэх бүр маш хэцүү гинэ. За тэгээд дээрээс нь нэмээд яг энэ сэтгэл зүйн асуудлууд сэтгцийн эмгүүд гэдэг зүйл бол харьцангуй шинэ ойлголтууд 1800-аад оны сүүлээс л эрдэмтэд яг энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийлгэж эхэлсэн. 1900 оны ихэнхээр бидний сайн мэддэг Карл Юнг, Зигмунд Фройд гэх зэрэг эрдэмтэд хамгийн анх одоо өөрсдийнхөө онолыг гаргаж ирж ярилцчихсан. 100 гаруй жилийн настай юм харьцангуй шинэ салбар байгаа. Стефанигийн түүхээс бидний зайлшгүй ойлгох ёстой нэг зүйл бол хүн шууд нэг сэтгэл зүйч юм уу нэг сэтгэл засалч эмчдэрээ очоод тэр хүнтэйгээ 100% таарч тохироод эмчилгээ нь үр дүнтэй болоод явна гэж байдаггүй мэнэ. Стефани ч гэсэндээ яг энэ зүйл тохиолддог. Эхлээд нэг эмчдэр очиж үзэн тэр эмчтэйгээ сайн ойлголцож чадахгүй ч юм уу те нөгөө vibe нийлэхгүй гэж ярьдаг. Тэнгүүтээ дахиад өөр нэг хүн дээр очиж үзэх гэх мэт. Энэ зүйл нь бол маш түгээмэл байт юм байна. Хойрхон тохиолдолд шууд эхний очсон хүнтэйгээ одоо сэтгэл санаа нийлээд тэр хүн таныг ойлгоод эмчилгээг чиглүүлээд явуулдаг юм байна. Сэтгэл зүйч, сэтгэл засалч гэд хоёр янзын нэр томьёо яваад байдаг. Энэ нэр томьёон дээр бас нэг жижигхэн тайлбар хийж бодож байна. За сэтгэл засалч эмч гэдэг нь болохоор яг ангаах ухааны их сургуульд эмчийн чиглэлээр сурсан. Дараа нь болохоор өмбөлжлүүлээд сэтгэл засал гэдэг чиглэлээр мэргэшид сурсан хүмүүсийг хэлдэг юм байна. Англиар болохоор psychiatrist гэж нэрлэдэг байдаг. Сэтгэл судлаач юм уу сэтгэл зүйч гэдэг нь болохоор өөр их сургуулиудад 4 жилийн бакалаврын боловсрол эзэмшсэн. Сэтгэл зүйн талаар мэдлэгтэй учраас үйлчлүүлэгчтэй зөвлөгөө өгөх боломжтой ийм хүмүүсийг хэлдэг. Англиар бол psychologist гэдэг. За тэгэхээр сэтгэл зүйн эмгэгтэй хүн бол сэтгэл засалч эмчдэрээ очиж уулзах нь зөв юм байна. Яагаад гэвэл сэтгэл засалч эмч эмчилгээ болон эм бичиж өгдөг. Хэрвээ өөрийнхөө учрыг олоод явж байгаа эсвэл зүгээр яг хэсэгхэн зуурын юм сэтгэл зүйн таагүй байдлаасаа гарахыг хүсэж байгаа бол сэтгэл зүйч гэдэг хүн дээр нь очих нь зөв юм байна. За Стефанигийн хувьд бол өөрөө түрүүн хэлсэн судалж байгаад нэлээд эмчтэй уулзч үзээд ганц нэг тохирох эмчтэй бол санаа бодлоо солилцдог. За тэглээгээд мэдээж тэр эмгэг нь өрөөс авцсан юм шиг шууд зүгээр болохгүй. Стефани
яадаг вэ гэхээр өөрийнхөө талаар илүү юм гүн гүнзгий олж мэддэг. Жишээлбэл Стефанигийн нэг найз нь төрсөн өдрөөрөө Стефани болон одоо бусад нийлдэг найзуудаа нэг дор цуглуулад Нью-Йорк хотод хүмүүсийн нэх мэдээд байдаггүй нууцлаг гэхдээ амар гоё хоолтой газруудаар яваад хоол амтлах юм өдөрлөг зохиоё гэд найзуудтайгаа уурдаг. За Стефани болохоор тусдаа нэг найзлаг найз нь бусад найзууд нь болохоор хамтдаа нэг юм найзлаг хэсэг бүлэг найзууд юм байна л да. Бүгдээрээ янз бүрийн юм сонирхолтой хоолны газар ороод хоолоо идэл. Тэгээ өмнө нь бид нар бас нэр ийм газар очиж исэн штэ тэ. Тэр нь гоё эсэн энэ нь гоё эсэн гэд мөрсөн дурсамжуудаа ингээ яриад байсан. Тэгсэн чи Стефани болохоор амар бухимдсан, ядарсан гэл одоо өчүүгэн жижигхэн зүйлээс болоод яг тесрэхэд бэлэн болцсон тийм амар хэцүү сэтгэлийн хөдлөл мэдрэгдээд байсан гинэ. За тэгээд ямар ч гэсэн тэр төрсөн өдөр нь дуусаад дараагийн хэд хоног нь Стефани бодож жагаад нэг зүйлийг ойлгосон байна. Тэр нь юу юм бэ гэхлээр хүүхэд байхад нь аав ээж нь архивцсан болохоор намайг хинч тоодөггүй гэдэг ийм ихтгэл өнөмшөлбөр бат үүссэн. Найз нь нөгөө найзтайгаа ингээд нийлээд гой дотн байгаад тахаар тэр сэтгэлийн шархан сэтрээд байсан юм байна л да. Гэх мэтчлэн одоо зүйлсийг илүү ойлгож аавна. За тэгэл Стефани бол зөвхөн сэтгэл засалч эмчтэр очиод уулзаад зогсохгүйгээр өөр маш олон зүйлийг туршиж үзэж байгаа. Йог хийж үзэн, бясалгал хийж үзэн, зүү тавиулж үзэн, хүчирхийлэл одоо өртсөн хүмүүсийн бүлгэм гэж байгаа. Очиод нөгөө сандал дээр тойрч суужаад өөртөө тохиолдсон зүйлийг нэг нөгөө ярилцдаг тийм бүлгэмүүд байдаг те. Тийм уулзалтанд хүртэл очиж үзэж байгаа. Эднээс зарим нь Стефани таалагдсан, таарна, зарим нь таалагдахгүй, таарахгүй. Эндээс болохоор Стефани яг сэтгэлийн шархан түрүүнийх шиг ингээд сэтэрсэн үед хөндөгдсөн үед ямар арга хэмжээ авч өөрийгөө одоо энгийн байхгүй өөрийгөө эргээд тайвшруулах вэ гэдэг тэр арга замыг л алхахыг хичээж байгаа. За ингээд нэлээд эрэл хайвал болсны дараа Стефани болохоор нэг таардаг арга гарч ирнэ. Тэр нь болохоор талархах юм байна. Стефани одоо нэг юм шинэ дэвтэр гаргаад өөрийнхөө талархаж явж байгаа зүйл болон өөрөө бусад хүмүүст хийсэн сайн сайхан зүйлийнхаа тухай бичээд эхэлсэн чинь тэр сэтгэл хөдлөлүүд нь бол харьцангуй одоо тогтун тайван болж гисэн гэж байгаа. За сэтгэл санаа нь ингээ гайгүй тэнцвэртэй болоод ирснээр дараа Стефани юу гэж бодсон бэ гэхээр намайг тийм аимшигтай зүйлүүдийг туулаад явж хат манай багш нар ерөөсөн намайг анзаараагүй юм уу гэдэг бодол өөрөө ирэхгүй төрсөн. Энэ асуултын хариултыг олохын тулд хүүхэд багтаа амьдарч исэн тэр хот руугаа буцаад явсан. Очоод ингээд ганц нэг ангийнхаа хүүхдтэй таарлцсан, багштайгаа таарлцсан, сургуулийн нийгмийн ажилтан сэтгэл зүйч гэх зэрэг хүмүүстэй уулзаад сэтгүүлчийн зангаараа ярилцлага авч байгаа. Тэр хүмүүс нь болохоор юу гэж хэлдэм бэ гэхээр мэдээж л зарим нэг хүүхдүүдийг бид нар анзаардаг. Тэр үед одоо тэмгээ бүлийн хүчирхийлэл байсан. Одоо ч гэсэндээ гэр бүлийн хүчирхийлэл байсаар л байгаа. Бид нар анзаардаг. Тэгээ бид нар бол бүр ингээд амар хэцүү байдалд орсон хүүхдүүдтэй өөрсдийнхөө чадал чинээр туслахыг хичээдэг. Гэхдээ бид нар бол яг өөрсдөө хүссэн шиг тусалж чаддгүй. Биднэрт тийм нөөц бололцоо боломж байдаггүй гэж хэлдэг. Тэгэхээр номын энэ хэсэгт Стефани юу гэж бичсэн байдаг вэ гэхээр trauma буюу сэтгэлийн гэмтэл гэдэг зүйл чинь нэг хүний асуудал биш юм байна. Чамаас л эхэлсэн ийм асуудал биш. Энэ бол бүр ингээд гүл бүтэн нийгмийн асуудал болцсон. Хөл бүтээн үе удмаар нь дамжиж удамшиж явдаг ийм асуудал юм байна гэдгийг олж харж байгаа юм. Стефанигийн өвөө гэхэд жишээлбэл дайны үед хоригдл байсан гэж байгаа байхгүй юу? 5 жил дайны хоригдл байж байгаа гэртээ эрэхтэй хазган жалхдаг болцсон. Дээрээс ингээ бүх шүүд нь байхгүй болцсон. Өвөн тэгээд яг тэр үед юу болсныг юусоо ярьдаггүй. Тэгээл ингээд арх угаал үзэж дуусан бүх зүйлээ мартаад байж идэг нь мэдээж аавд ингээд траума болоод ирж байгаа штэ тий. Гэх мэтчлэн одоо тухайн үед л зүүн өмнөд Азийн улсуудад маш их дайнтай мороо бусгай цаг байсан. Хятадын соёлын хувьсгал гэх мэт үйл явдлууд бол угаасаа хөл бүтэн үе үеэр нь хүмүүст сэтгэлийн гэмтэл өгчээсэн юм байна гэдгийг Стефани ойлгоно. Энэ талаараа үргэлжлүүл судалж чаад Стефани Emory их сургуулийн хийсэн нэг сонирхолтой судалгааг олж уншсан. Тэр судалгаагаас номонд оруулсан байсан. Тэр нь болохоор яадаг судалгаа юм бэ гэхээр trauma зөвхөн тэр хүнд нөлөөлөө зогсохгүй тэр хүний бүр ДНК-д нь буюу генд нь нөлөөлт юм байна гэдэг ийм дүгнэлтэн төрсэн судалгаа. Яаж энийг олж мэдсэн бэ гэхээр судалгааны явцад ийм хархнуудыг лабораторид авчираад сакура цэцгийн үнэр үнэртүүлсэн. Сакура цэцгийн үнэр үнэртүүлж явах явцдаа хархнуудыг нь тогон цохиулаад байсан байгаа байхгүй юу? Ингээд хэсэг хугацаанд туршилт хийж аваад дараа нөгөө хархнууд ирээдүйд үр төлтөө олно. Үр төлийг аваад өөр лабораторид аваачаа зүгээр л сакура цэцгийн үнэр үнэртүүлсэн чинь үр төлүүд нь шууд зүрхний зохилт нь түргсэх, даралт нь нэгсэх гэх мэт шинж тэмдгүүд илрээд эхэлсэн гинэ. Хамгийн гол нь энэ үр төлүүд нь болохоор ерөөсөө өмнө нь тогонд цохиулж байгаагүй. Цаашлаа дэлхийн 2 дугаар дайнаас амьд гарсан еврейчүүдийн үр удамднаас судалгаа шинжилгээ хийгээд үзсэн чинь аль генийг илэрхийлэх вэ гэдгийг зохицуулдаг эпигеном гэдэг нэг зүйл байд юм байна. Энэ эпигеномд нь өөрчлөлт орсон байсан.
Тэгэхээр трама гэдэг зүйл бол ерөөсөө нэг хүн тэнд цохиулаад зодуулаад өнгөрөх зүйл биш. Тэр хүний бүр бүхэл бүтэн үр удамд нь нөлөөлөх зүйл юм байна. Энэ бол амар нухацтай хүлээж авах зүйл юм байна гэдгийг бидэндээс харж болно. За ингээд Стефани оншоо сонсноос хойш бараг жил гаруйн дараа нэг удаа ингээд подкаст сонсоод байжсэн чинь Jacob гэдэг нэг эмч тэр подкастэнд нь оролцож гинэ. Jacob эмч болохоор яг энэ CPTSD гэдэг эмгийг бидний сайн мэддэг Marvel-ийн Hulk гэдэг нэг баатартай зүүлж ярьсан байгаа юм. Hulk-ийг хүүхэд байхад нь эцэг нь хүчрхийлдэг байсан байна л та. За тэгмүүд Hulk том хүн болсон ч гэсэндээ өөрийнх нь аюулгүй байдалд одоо өчүүхэндүүдийн эрсдэл гараад ирэх юм бол шууд юм том ногоо мангас болж хувраад юу ч хамаагүй цохиж эвдэлж хэнийг ч одоо яаж магадгүй юм аимшигтай араатан болж хувирдаг. Хаалт ингээд ногоон болоод хувирсан үедээ хүний хэлээр ярьж чадхаа байждаг. Хүний хэлж байгаа ярьж байгааг юусоо ойлгож чадхаа болчдаг. Хамгийн хайртай хүмүүсээ ч гэсэндээ яаж ч гинтэж магадгүй болцсон байдаг. За эдгээр нь болохоор бүгдээрээ яг юм трама туулж гарсан, трама авсан хүмүүст гардаг юм дааш зангууд шинж тэмдгүүд юм байна л да. Гэхдээ Jacob эмч болохоор Hulk-ыг мангас гэдэг өнцгөөс нь биш харин баатар хамгаалагч гэдэг өнцгөөс нь ярьдаг. Стефанид маш их гүнс хэрэгтэл төрүүлдэг. Тэгээд Стефани болохоор Jacob эмчтэй холбогдоод би танаас ярьцлага авах гэсэн юм а гэд уулзж байгаа. За ингээ ярьцлагынхаа яг голдон ороо явуулжсэн чинь Стефани ярьцлага авах биш эргээд бараг Jacob эмч Стефанигаас ярьцлага авч байгаа юм шиг болоод би чиний ярьж байгаа түүхий чинь цаашдынхаа судалгаанд ашиглая. Харин оронд нь би чамайг үнэгүй амжилж өгөө гэж хэлдэг. За энэ Jacob эмч болохоор ерөнхийдөө цагийн $400 төлбөртэй эмч хийж байгаа байхгүй юу? Стефани 7 хоног болгон Jacob эмчтэй уулзаад эмчилгээндээ явж эхэлнэ. Jacob эмч болохоор Стефанигийн уулзчихсан бусад эмчнараас нэг арай өөр арга барилтай байна гинэ. За тэр хоёр ингээд харилцаа байж итэл Стефани нэг зүйл хэлэнгүүт Jacob эмч шууд тэрийг зогсоогоод за чи сая яагаад ингэж хэлсэн бэ? Энэ бодол чи энэ мэдрэмж чинь хаанаас ургаж гарсан бэ гэдэг ч юм асуултад асуудаг. Илүү их одоо Стефанигийн яг сэтгэл хөдлөлийг ойлгох гэсэн тэр сэтгэл хөдлөлийн уг үндэс рүү чиглэсэн одоо асуултуудыг асууж өөрийг нь ухуулдаг гэх юм уу те. За тэгээд нээлттэй харилцаан дээр тулгуурлаад айцаа хүлээн зөвшөөрч бусадтай одоо илүү гүнзгий итгэл дүүрэн харилцаа тогтооход нь юм туслах чиглэлээр одоо эмчилгээгээ явуулдаг юм байна. Стефани ч бол нөгөө ээж аавдаа хаягдаад хинч өөрийг нь тоодоггүй, хинч өөрийг нь хайрладгүй гэдэг юм дотоод итгэл үнэмшилтэй болсон хүн шүү дээ, тэ. Тэнгүүд ажлын газрынхаа ч юм уу, найз нөхдөд ч юм уу, за тэр бүхэл хайртай залуутаагаа хүртэл ингээ харьцаж явах заримдаа тэр шархан ингээ хөндөгдчих юм бол Стефани ингээ нөгөө дотоод иннер Hulk нь гарч ирээд ерөөсөө юу ч ойлгохгүй амар distractive одоо ууртаа үг хүлээж авахааргүй хүн болдог. Тэгсэн чинь Jacob эмч болохоор Стефанид юу зөвлөж гинэ гэхлээр сэтгэл хөдлөл гэдэг зэвсгээ хаяа гэдэг далай ламын сургаалыг хэлсэн гинэ. Энэ хүн над руу дайрлаа гэдэг тэр өөрийгөө хамгаалах зүн совингоо хаяад харин энэ хүн яг юу гэж хэлэх гээд байна. Яагаад энэ хүн энэ зүйлийг хэлэхэд хүрв? Энэ хүний харц дуу хоолойны өнгө юуг илэрхийлж байгаа гэдэг ч юм уу. Илүү сониуч өнцгөөс хараад үзье. Тэгхийн бол чи яг тэр хүнийг ойлгон хэрүүл маргааны үеэр нөгөө үнтэй илүү сайн ойлголцож чаднаа гэх зөвлөгөө өгдөг. Номын төгсгөлд Стефани сүйт залуутайгаа гэрлэнэ. Энэ үртэл Стефанигийн сүйт залуугийн тухай би нэг ярьсангүй. Гэхдээ сүйт залуу нь болохоор Стефанийг маш их хайрладаг, мэдээж дэмждэг, хүндэлдэг. Өөрөө гэр бүлсэг, халуун дотн гэр бүлтэй. За тэгээ дээрэс нь багшийн ажил хийдэг, хүүхдүүдтэй хичээлийн материал бэлдээд шөнө нойргож хонж чаддаг тийм сэтгэлээрээ залуу байдаг. За тэгээ номын төгсгөлд бол Стефани хэлж байгаа юм. Би бол өөрийгөө хизээж идгэрсэн гэж хэлж чадахгүй. Насан туршдаа л энэ комплекс стрессийн дараах гэмтлийн эмгэг гэдэг зүйлтэй би нүүр тулж энэ зүйлийг даван туулж өөрийгөө илүү хайрлаж магадгүй заримдаа алдаа гаргаж амьдрах юм байна гэдгээ ойлгосон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл CPTSD гэдэг энэ эмгийг морь унахтаа зүүрлэх юм бол мориноосоо буух гэдэг сонголт байхгүй. Харин ааштай байсан морио намхан болгож сургаад одоо зорьсон зүг рүүгээ өмнөхтэйгээ харьцуулахад аз жаргалтай байдлаар явнаа гэдэг ийм л санаа гарч ирж байгаа. Та бүхэнд энэ ном таалагдсан байх гэж найдаж байна. Хүүхэд насны сэтгэлийн гэмтэл, комплекс стрессийн дараах гэмтлийн эмгэг гэх зэрэг сэдвүүдээр дахиад өөр ном сонсохыг хүсч байвал комент хэсгээр комент бичээд үлдээгээрэй. Дутхгүй дахиад өөр номоор уулзъя. Баярлалаа.